Оройн мэдээ үзэгчтэй MBC-ээс мэдээлэл хөтөлбөрийн шинэ 7 хоногийн даваа гарагийн дугаар эхлэж байна. Мэдээлэлд овчхон анхаарлаа хандуулна. Хөгжлийн байгууллага үүсгэн байгуулагдсны 90 жилийн нод тохиож байна. Шилэн дансны хуулийн хэрэгжилтийг сайжруулах шаардлагатай. Бүжихэн цэцэрлэгийн алтан намар арга хэмжээнд эзэгчүүд идэвхтэй оролцлоо. MBC телевизийн нэрмжил хүчил жонгор үндэсний хүүхдийн бүхний барилдаанд амжилттай болж өнгөрлөө. Даатгуулагчид 1.8 сая төгрөгийн эрүүл мэндийн хөгжлөлт илэрх ёстой. Эрцэргүүд 10 дугаар сарын 16-нд эх орноо хамгаалахар бордно. MBC телевизийн уран бүтээлчид цагаан архан суманд ажиллаж ирлээ. Эдгээр олонст мэдээллийн дэлгэрэнгээд анхаарлаа хандуулна. Хүүхдийн байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн нод тохиож байна. Энэхүү он хүрээнд хүүхдийн чуулган хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Хүүхдийн байгууллага хөдөлгөөнөөс хөгжсөний түүхт 90 жилийн энэ жил тохиож байна. Он хүрээ Цэдэн балын хөгшин цэцгэрөх ёслолын ажиллагаа өнөөдөр ёслол төвлөрө болж өндөрлөө. Өгүүл ажиллагаанд хүүхдийн байгууллагад ажиллаж хөдөлмөрлөж байсан үеийн Ахмад буурлууд хүрэлцэн ирсэн байна. Хүүхдийн байгууллагад ажиллаж байсан үеийн хүндэт Ахмад хөөхд гэр бүлийн хөгжлийн газар хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг бүх байгууллагын нийт албан хаагчид чин сэтгэлийн баяр хүргэн гэр бүлдэн сайн сайхны дээд эрүүл энх ажлын амжилтыг хүсэж өрөөж байна. Энэ оны эхний өдрөөс л шилэн дансны тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Хэрэгжиж эхснээс хойш 10 сарын хугацаа өнгөрчээ. Тус хуулийн хэрэгжилт хэрхэн хангагдаж байгааг бол гэсэн иргэдийн сонирхол их байна. Энэ талаарх мэдээллийн дэлгэрэнгээд анхаарлаа хандуулна. Манай аймаг гэлтгүй улс орон даяар шилэн дансны тухай хууль тун тааруу хэрэгжиж байна. Байгууллагууд мэдээллийн хугацаанд нь тавьдаггүй төсвийн гүйцэтгэлийн мэдээллийг ерөнхий дүнгээр тавьж үр авалгаа тайлхнадаггүй бол шилэн дансны үзүүлэлтэд огт оруулаагүй 10 байгууллага байгааг албаны хүн хэлж байна. Мөн сумуудад их байгууллагууд санхүүгийн боломжгүйгээс цахим хаяггүй тул цэсээ нэгдсэн цахим уудсанд холбосон нь ойлгомж муу байдаг гинэ. Аймгийн засаг даргын дэргэд хилж салбатын 15 нь 19 сумын 9 нь өөрийн нэр бүхий цахим уудс нээжээ. Улс орон нутгийн төсөв улсын болон орон нутгийн өмчийн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулахын тулд төсвийн зарцуулалтыг ил тод нээлттэй байлгах түүнд олон нийт хяналт тавих мэдээллийн тогтолцоог бүрдүүлэх зорилгоор шилэн дансны тухай хуулийг 2015 оны 1-р сарын 1-ээс эхлэн хэрэгжүүлсэн. Манай аймгийн хувьд www.ovsco.cgm гэсэн цахим уудсад нийт 295 байгууллага бүртгэгдсэн байдгаас 9-р сарын байдлаар 88.5% буюу 261 байгууллага давхарсан доогоор 801 мэдээллийг оруулсан байна. За хэдий бас ажил анхаарал тавиад байсан хэдий боловч зарим одоо сум байгуулахад бол төсвийн мэдээллийг 2-4 сараас тасалдуулах юм явдлууд гарсан. Энэ дээр бид бас аймгийн засаг даргын албан тод гаргуулад сая 2015 оны 10 сарын 5-ны 1/1928-д албан тод гаргуулад төсвийн хуулийн 27 зүйл засны дагуу фоллогдох хэмжээг авч хариу мэдгэтгэхэр ингээд албан тод явуулсан байгаа. Энд бол бүх мөрн Улаангомын баруун эдийн засгийн хөрөөл бизнес инкубатор төвөөр анхаарал татгалгаад байна. Энэ бол улсын нэгэрсэндээ төрийн бас байгуулах сургалтын байгууллага шүү дээ. Тэгээ энэ байгууллага бол ерөөсөө эхний 8 сард бол санхүүжилт орж ирээ гэдэг байдлаар ямар нэгэн байдлаар одоо мэдээлэл байршуулаагүй байсан. Газар хөдлөлийн станц гэдэг байна. Одоо энэ шилэн дансны сайтанд бид мэдээ материалууд тавих боломжгүй боллоо. Нэгдсэн төв байгууллагаасаа тавьдаа гэсэн албан тод манад ирсэн учраас ийм 1-2-3 газрууд бол эхний 8 сарын мэдээлэл бол ерөөсөө тавиагүй байдалтай байна. За бусад хүмүүс бол 1-2 сар хамгийн дээдлэн ихтэл 4 сар байршуулаагүй. За энэ дэс онцлог хэлчихье. 4 сар байршуулаагүй тариалан уурхай эмнэлэг байна. Харькраа эмнэлэг гэж байна. За Улаангомын эмнэлэг гэж байна. Энэ Улаангомын за цагаан архан сумын иргэдийн зөвлөлтөнд хурал байна. Тис сумын нийт эрүүл мэндийн төв сургууль, тамгын газар соёл цэцэрлэг баг сургууль, 5 улсын эмнэлэг, хар үзүрийн эмнэлэг гэсэн бүх төс газрууд 5-8 сар хүртлийн 4 сарын мэдээлэл байршуулаагүй. Энэ эдгээр албан тод төр дурдсан сар хэдэн сарынхаа мэдээлэл байршуулаа нэг гэдгээс нь шалтгаалаад бас төсвийн захирагчид нь тодорхой арга хэмжээг аваад бидэд хариугаа мэдтүүлэх ёстой. Тэгвэл сум орон нутгийн түвшинд энэ хуулиа хэрхэн сурталчилж байгаа талаар Наранбулаг сумын засаг даргаас тодрууллаа. Сумын иргэдийн дунд энэ хуулийн талаар мэдлэг хангалтгүй байгууллагуудын зарлан мэдээлдэг самбар дээрээс л мэдээллийг иргэд авдаг байна. Тэгэхээр иргэдийн дундаас энэ хуулийн талаар мэдлэг нэлээд сул байна л да. Тэгэхээр Наранбулаг сумын хувьд ер нь хуулиа хэр сурталчилж байна?
Бид бол улирлуухан багийн хурлуудаа хийдэг, багийн хурлуудаар бас тодорхой мэдээлэлүүдийг өгч байгаа. Шилэн насны хуулийн хувьд гэхээр яг төсвийн байгууллагуудын хувьд л одоо хэрэгждэг хууль гэсэн ойлголттой иргэд маань тиймэрхүү бодолтой байгаа юм. Тэгэхээр төсөл хөтлөөр бүхэл арга хэмжээ маань хилтод иргэд нээлттэй байх хэрэгтэй. Энэ бодлогыг бас хэрэгжүүл явж байна. Хамгийн гол нь суманд мэдээллийн одоо зурагт одоо байхгүй учраас, бүгд мэдээлэл байхгүй учраас бид зөвхөн мэдээллийнхаа самбараар дамжуулах, за байгууллагуудын гадна талын доотлын одоо юмдаа тавих ийм хэмжээнд одоо зарим асуудлыг бол яг банк хорооллын самбаруудаа бас тавина л да. Тэгэхээр сун мэдээлэл нь одоо телевиз байхгүй учраас энэ сурчлага ажиллагаа маань бас иргэдтэй бүрэн хэмжээр хүрч чадахгүй юм байгаа. Малчтын он дээр хэрэг. Малчт бол бид нар бол багийн хурлын үеэр одоо мэдээлэл өгдөг. Одоо ер нь удирдлын төсөв юм байна, жилийн төсөв юм байна, энэ шатанд явагч байна гэдэг асуултанд хариулаад ийм байдлаар явж байгаа. Тухайн хариулсаж байгаа одоо төсвийн санхүүгийн алгууныхын маань бас энэ тал дээр бас мэдээллийг төлөхөх болцоотой тодорхой хариултаар бид бол өөрийнхөө хэмжээнд л одоо жилийн төсөв, сарын төсөв гэдэг ч юм уу төсөл хөтөлбөр ийм хэрэгжсэн байна гэдэг талаар мэдээлэл өгч байгаа. За хоёрдугаар яг одоо энэ төсвийн хүндрэлтэй холбоотойгоор ерөөсөө урсгал зардлуудад зогсоодсон байж байгаа. Одоо эдийн цай хоолой зардлууд одоо орон төвийн сангийн санхүүжилт хүртэл зогссон байдалтай байж одоо зөвхөн цалин ийм надад шимтгэл бол одоо тавигдсан зөвшөөрөгсөн хэмжээнд явж байна л да. Тэгэхээр энэ хэмжээндээ бид бол яг мэдээлэл иргэд хүргэх талаар зорилттой ажиллаж байна. Тэгэхээр хууль нөөж хэрэгжиж байгаа боловч иргэдтэй хүргэх механизм бас тийм тодорхой бас зардал юу хөрн тийм ээ. Иргэд цаасан дараа гэж өглөө гэх чинь одоо бас зарим ойлгохгүй төсвийг тийм ээ. Иргэд тиймэрхүү байдалтай ажиллаж байгаа юмстай байгаа бүрэн хэмжээнд мэдээлэл өгч чадахгүй. Эдийн дууны хуулийн талаар мэдлэг хэр байгааг мэргэжилтнээс тодруулахад одоогоор асуух хэрэгд байхгүй. Тийм учраас мэдээлэл авч байгаа гэсэн тайлбарыг хийлээ. Шилэн дуун дээр шилэн насны хуулийн мэдлэг хэр байх шүү. За тэр бол одоо яг тухайн хүмүүсүүдээс энэ нөгөө сонирхож байгаа этгээд гэдэг юм хөв хүмүүстээс тийм ээ. Би одоо энэ сургуулийн мэдээлэл ингээд авах гэсэн чинь юун дээр нь шилэн насны дээр нь байшааг байна гэдэг юм уу. Нөгөө мэдээллийн самбартаа байршуулааг байна гэдэг ийм юм одоогор манайд ирээг байгаа учраас бид нар тухайн иргэд бол бас тодорхой хэмжээний мэдээлэл аваад байгаа болов гэж ингэж ойлгож байгаа. Хуулийг хэрэгжүүлж хяналт тавьж байгаа мэргэжилт нь ийм тайлбар хийгээс сууж байна. Иргэд хуулийг мэдцэхдээ бус огт мэддэггүйгээс хуулийн тухай сонирхгүй байгаад хэрэгжүүлэгч байгууллагууд тунгаан бодон мэдсэн. Тэгвэл иргэдээс шилэн насны тухай хууль хэрэгжиж байгаа талаар асуухад энэ талаар ямар ч ойлголтгүй байгаагаа мөн хэрэгжээд ихсэн үү гэсэн гайхсан хариултыг өгч байсан юм а. Энэ хуулийн талаар ер нь мэдлэг хэр байна? Таарч тийм мэдлэг байхгүй шүү дээ. Иргэн бүрэлдэхүүн мөр байгаа юм л ялангуяа хөд орон нутгийн малчид сум орон нутагт аймагуд хийж байгаа байх л да. Ихэдэн малчин. Дадан хоомоо нэг л тийм хууль байдаг ярьсан болохоос яг ард мэдэхгүй байгаа шүү дээ. Энэ хууль зөвхөн шилэн даанч биш л да юм. Одоо гарсан хууль тогтоомжийг тэр уг ардыг бүрэн дүн хүргэж явах шаардлагатай байгаа юм л да юм. Хөд орон нутгийн үеийн дамжсан дээр байгууллагууд, орон нутгийн удирдлагууд хуулинд одоо таарна шүү дээ бас. Хууль батлаад байдаг тийм юуээс ард дүнд хүрдэг. Хөд орон нутгийн аймаг төвийн ард хийх хуулийг мэдгүй байгаа шүү дээ яг үүндээ бол. За тэгэхээр шилэн насны тухай хуулиас 2015 оны 1 сарын 1-ээс хэрэгжиж ирсэн байгаа Монгол Улс дээр. Тэгэхээр энэ хуулийн талаар ер нь бас мэдээлэл байна уу танд? Байхгүй. Хуулийг сурчлах тал дээр одоо танай одоо сумын удирдлагууд янз бүрийн ажил зохион байгуулсан. Мэдхгүй хөдөө бид нарт бол юу ч мэддэг шүү дээ. Тийм шилэн насны хууль гэж огт юм яриаг шүү дээ. Би хөдөөний малчин гэн. Бид нар юу ч мэдхгүй. Хөөс мэдээлэл байхгүй шүү дээ. Тэгэхээр энэ шилэн насны хуулийн яг чэнэл гэснээр энэ бидний тэрийг сайн мэдхгүй байдаг бол. Одоо жишээ нь иргэн биенийг очиад эндээс тийм тэр байгууллага тийм юм гэсэн юм бол над мэдэх тийм боломж шахах. Тэр нэг тийм нэг юм яриалаага тэр нэг хаагур яаж хэрэгжих хэрэг сайн мэдэхгүй л шүү дээ. Зүгээр жирийн нэг бидмэтийн ор дэрэгт бол тэр шатраасан дээр багийн засаг дарга нийгмийн ажилтан энэ шилэн насны хуулийн юм та нарын юм орол ийм надад байгуулгын тэр тухайн юм мэднэсэн тийм ойлголт бол бидэнд л өгөх байх л гэж бодож байна ардэр. Түүнээс зүгээр нэг тэнд хууль гарч ирэх бид хаагур яаж мэдхийг бол мэдэхгүй байх л гэж бодож байна шүү дээ. Одоохондоо нэг онц мэдээ шилэн данс бол ер нь би одоо их ил тод байдаг юм гэж ойлгоод байгаа шүү дээ. Тэрнээс мэдээлэл авах гэсэн үг. Хөө тийм одоохондоо нэг телевизээр гарснуудын мэдээлэл юм олгоо шүү дээ. Ерөн хуулийг одоо яг сурталчилсан газар сурталж байгаа маяг одоо
Наад митинг болон телевиз, радио, сонин кабелээс л тиймэрхүү юм мэдээлэл авах шүү дээ. Шилэн насны тухай хууль хэрэгжснээр иргэд төсөвт байгууллагуудын санхүү тайлан компьютероор хянах бүрэн боломжтой гэж тус хуулийг баталсан. Гэвч хуулийн чухал субъект болсон иргэдийн дунд ямар ч ойлголт байхгүй харамсалтай. Хуулиас урьдчилаагүйгээс иргэдийн дунд шин батлагдсан хуулийн талаар мэдээлэл байдгүйг энэхүү жишээнээс илхэн харж болох юм а. Эцэст хүнд зориулж юуны төлөө батсан хууль вэ? Иргэддээ хуулиас урьдчилж хэрэгжүүлэхгүй бол хууль батсны хэрэг байхгүйг илхэн зүйтэй болов. Жилбэр улаан суманд үйл ажиллагаагаа явуулж байгаа хуйн хөвшлийн болон улсын цэцэрлэгүүд алтан нам арга хэмжээг зохион байгуулдаг боломжтой. Тэгвэл бүжинхэн цэцэрлэгийн хүүхдүүдийн эцэгчүүд энэхүү арга хэмжээнд идэвхтэй хамрагдсан байна. Энэ жил бүжинхэн 6 дахь цэцэрлэгийн 50 жилийн төхөж байна. Босгон дээрээ суралцагч бяцхан багчууд тэдний эцэгчүүд болоод үеийн ажилчид албан хаагчдынхаа дунд олон төрлийн тэмцээн оролдоон зохион байгуулсан байна. Манай ан босгон дээрээ цэцэрлэгийнхаа гадна орчныг төгсгөөслөх ажилд анхаарлаа төлхөө хандуулан эцэгчүүдтэй хамтран ажиллажээ. Тэгвэл тус цэцэрлэгээс алтан намар арга хэмжээ зохион байгуулж энэ хүрээнд замд гараа аяллаа нэвтрүүлгийг хийлээ. Аяллаа хүрээнд хүүхдүүд эцэгчүүдийн дунд ос татал суумо буухэ тэмцээнийг зохион байгуулсан байна. За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За жил болгон уламжлал болгон зохион байгуулдаг алтан намар сэдвт ажил маань энэ удаад нэлээд онцлогтойгоор зохион байгуулагдаж байна. Эцгийн зөвлөө санаачлан гаргаснаар замд барыг нэвтрүүлгийн хэлбэртэй зохион байгуулж одоо маш их баяртай байна. Энэхүү үйл ажиллагааг маань эцгийн зөвлөө санаачлан зохион байгуулж, гардан зохион байгуулж аваад бас баярлж байгааг илэрхийлье. Ингээд та бүхний уралдаан тэмцээнд амжилт хүсье. Өнөөдөр 6 дугаар цэцэрлэгийн бүжинхэн цэцэрлэгээс эцэгчнүүд зохион байгуулж байгаа хөгжөөнтэй нэвтрүүлгийн арга хэмжээ өнөөдөр ингээд сайхан болж байна. Эхний тэмцээн маань сая бөөхэ тэмцээн болж өнгөрлөө. Бөөхэ тэмцээний хувьд 6 баг маш идэвхтэй оролцлоо. Ер нь энэ тэмцээнд мэдээж эцэгчүүдийг хөгжөөх баясгах зорилготой гол зорилго маань энэ наснаа эцэгчүүд ч гэсэн бас үр дүнтэй сайхан хөгжилтэй цаг мөчийг зугаатай өнгөрөөж байна. Тэгээд сая бол багийн тэмцээний хувьд бол яг алдаа болгоныг бас тодорхой хэмжээний тургуул ногдвол секундын хугацаанд ногдуулж шүүж байгаа. Тэгээд багууд бас энэ алдаа гаргах мөлийг харьцангуй бага байна. Ер нь эцэгчүүдийн оролцоо ч гэсэн маш сайн байна. Ер нь манай эцэгчүүд ер нь бас аливаа нэг урлагийн тэмцээнд бол бас итгэж зүтгэлтэй санаачлагтай сайн оролцож байна. За маш их баяртай. Багууд үнэхээр чанга байна. Танах бол зүйтэй нэгтэй болоо шүү дээ, тийм ээ. Тэг ярьж байгаа л тэгээд устдаж юм биш үү? Урдны хахад бид нар бас цэцэрлэгийн тэмцээнд бол устдажсэн. Багшаан болж татад бид нар бас амжилттай оролцож байгаа. Тийм үү? Мундаг байж. Ер нь хүмүүс хэр байна? Шаналтай байлаа тий яг кич нэгдсэн хувьд ялтай боллоо. Тэмцээн болоод аялалд хүүхдүүдийн эцэгчүүд идэх санаачлагтай хандсан бөгөөд цэцэрлэгийн багш нар удирдлагуудын зүгээс баярлснаа илэрхийлж байсан юм а. Дараагийн мэдээ хүргэж байна. MBC телевизийн хүчиж онгор хүүхдийн үндэсний бүхийн барилдаан 10 дугаар сарын 10-ны өдөр бүхэн өргөнөө амжилттай болж өндөрлөө. MBC телевизээс хүчиж онгор хүүхдийн үндэсний бүхийн барилдааны 4 дахь жилд амжилттай зохион байгуулж байна. Тус барилдаан 2 насны ангиллаар зохион байгуулагддаг бөгөөд цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн буюу 5 настайд идэрч авахлан төрүүлж Эрдэнэс сөрн үзүүлсэн бол ерөнхий боловсролын сургуулийн 1-р анги буюу 6 настайд алтан хүүг мөн Эрдэнэ өвдөг шороодуулж тэргүүлсэн байна. Жил болгон MBC телевизээс зохион байгуулагддаг 5 настай хүүхдийн барилдаан, 6 настай хүүхдийн барилдаанд болдог энэ уламжлал болон явагдаж байгаа сайхан үйл ажиллагаа болж байгаамаа. Тэгээд модон жил манай хүү 5 настай барилдаанд цагаан сарын урдчилсан барилдаанд бас барилдаж төрүүлээд цагаан сарын барилдаанаар шөвгийн дөрөвд ингэж төрөл медаль авчаасан. Энэ жил одоо 6 настай хүүхдийн барилдаанд хүү маань төрүүллээ бас баяртай байна. За танай хүүг одоо ямар хүн дасгалжуулж байна? За манай хүүгийн одоо дасгалжуулж байгаа багш нь бол одоо 5 дугаар сургуулийн биеийн тавирын багш Баянаа гэж хүн бэ. Танайх бүхэн удамтай юу? За одоо ер нь аавын талд бол бүхэн удам одоо байгаа. Гэхдээ бол ээжийн талд бол бүхэн гэдэг одоо бүхэн удамтай. Тийм газар маа Увс аймгийн Тариалан сум төрж өссөн. Тэгээд төрж өссөн Тариалан сумынхаа нийт ард иргэд энэ залмыг ашиглаад бас баяр талаас нь даралж явдаг шүү гэдэг бас намжуулж хэлэх зүйтэй болов уу гэж бодож байна. Алтан хүү бас олон барилдаанд манай телевизийн нэрмжид олон барилдаанд бас цэцэрлэгт байхдаа төрүүлж байсан, үзүүрлж байсан, шөвгөрч байсан. За өнөөдөр бас сайхан барилдаж шөвгийн үзүүр төрөнд шалгарч үлдлээ. Тэгээд сэтгэлээ олцохгүй. Тийм ээ, маш их баярлалаа. MBC-ийн хамт олонд маш их баярлж байгаа. Ингээд жил болгон 6 настай хүүхдийн, 5 настай хүүхдийн барилдаанд ингээд зохион байгуулж байгаад манай ахын хүүхд байгаа минь. Тэгээд урд нь бас
2 медаль авсан ингээд 3 таа авлаа. Хэн дасгалжуулж вэ? Дасгалжуулагч юу байх вэ? Тэгэл өөрөө тэгэл барьсан ярилцлаа тэгэл. Бүхий удамтай юу танаа? Бүхий удамтай. Аавын талаас ээжийн талаас удамтай. Монсож явгаан удам байгаа. Одоо MBC-гээс зохион байгуулсан гişчөнхөр бүхий барилдаанд одоо амжилттай орж гүн маань одоо үзүүрлээ. Тэгээд саяхан одоо энэ 1-р багийн Бижинхэн 4-р цэцэрлэгийн барилдаанд бас амжилттай барилж бас үзүүрлж мөнгө медаль өргөмжлөөр шагнуулсан одоо бас ингээд энэ барилдаанд бас үзүүрлээ. Тэгээд гүйдэн баярлалаа. Тэгээд та нарын ажил цаашдын ажил төрөлтөнд амжилт хүсье. MBC телевизээс дөрөвдөгчлөлтөд зохион байгуулж байгаа хүүхдийн үндэсний бүхий барилдааны уламжлал нь тогтож жилээс жилд хүрээгээ тэлсээр байгаамаа. Энэхүү тэмцээнд оролцсон багчууд болоод тэдний эцэгчүүдэд телевизийн хамт олонны зүгээс баярлсан талархснаа илэрхийлье. Дараагийн мэдээ хүргэж байна. Даатгалын шимтгэл төлж байгаа иргэн жилд 1.8 сая төгрөгийн эрүүл мэндийн дэгүүлчилгээ авч хөнгөлт дэлгэх ёстой байдаг боловч энэ хуулийг хэрэгжилт хангалтгүй байна. Эдийн засаг хэмжиж эмийн төсөв танагдсантай холбоотойгоор иргэд хөнгөлт дойлж чадахгүй дүрсэн байна. Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хууль зааснаар Монгол Улсын иргэн бүр эрүүл мэндийн даатгал заавал даатгуулах ёстой. Өөрөөр хэлбэл ажил хайж байгаа хүн болгоно л даатгалт хамрагдах нь гарцаагүй ойлголтоо. Тэгэхээр эрүүл мэндийн даатгалт хамрагдаж шимтгэлээ хууль заасан хувь хэмжээ хугацаанд нь төлөх нь бидний үүрэг. Харин шимтгэл төслийнхээ хариуц жилд 1.8 сая төгрөгийн эмнэлгийн хөнгөлт үйлчлэгийг авах хэрэгтэй. Сүүлийн үед агаар болоод хөрсний бохирдол хоол хүнсний хэрэглээ, буруу зуршил зэргээс хамаарч иргэдийн дунд халдварт бус өвчний өвчлөл нэмэгдсэн нас орох гол шалтгаан болж байна. Тэгвэл хүн амын дунд өвчлөлөх эмнэлгийн хөнгөлт үйлчлэгийг авах хэрэгцээ шаардлага өндөр. Энэ үед иргэд эрүүл мэндийн даатгал төлдөг хэрнээ даатгуулж чадаж байна уу гэсэн асуулт гарч ирж байгаа маа. Төр өөрийн заавал хариуцах ёстой иргэдийн эрүүл мэндийн асуудлыг ив санааны нэгдлийн зарчмаар төрий барьж өөртөө бус ажил хөдөлмөр эрхэлж даатгалын сангийн дийлэх хэсгийг бүрдүүлэх бүлэгт оногдуулж байгаа нэг талаар шудраг ус байгаа маа. Одоогийн хэрэгжиж байгаа эрүүл мэндийн даатгалын хуулиар бол эмнэлгийн тусламж үйлчлэгийг 8 төрлөөр авсан даатгуулагчдад бид нар одоо тусламж үйлчлэгийн зардлыг олгодог байгаа. Одоогийн хэрэгжиж байгаа хуулийн дагуу одоо эмнэлэг твцсэн тохиолдолд тийм ээ өдрийн эмчилгээ хийлгэсэн, аймгийн төвийн эмнэлэгт одоо амбулатороор үзүүлсэн, онцлогоо шинжилгээ хийлгэсэн, тэгээд нэг уламжлалт эмчилгээнд одоо явсан тий эдгээр эмчилгээнүүдийн нийт одоо эдгээр эмчилгээнүүд болохоор даатгуулагч одоо тусламж үйлчлэгээ авсан тохиолдолд жилдээ сая 800 мянган төгрөгийн тусламж үйлчлэгийг эрүүл мэндийн даатгалын сангаас авах боломжтой. Ер нь иргэдээс хэр их гомдол санал бас ирдэг. Одоогоор яг манайх бол ингээд зарим утсаар ирсэн тийм ээ өөрийн биеэр ирсэн гомдол сандыг бүтээж авдаг. Гэхдээ яг албан ёсоор манай байгууллагад ингээд хандсан юм юу гараагүй байгаа. Гэхдээ эмнэлгийн маань одоо төсөв бас ингээд ханагдаад ингээд эмнэлгийн тусламж үйлчлэгээс хангалтгүй авч байгаа гэсэн нь бол юу бол иржлээ гал да. Тэгээ энэ бүтэн дээр бид нар аймгийн төвийнхаа нэгэн үйлчлэг үзүүлж байгаа. 2 дугаар шатлын эмнэлэг маань зөвхөн аймгийн төвийн нэгэн эмнэлэг байгаа шүү дээ. Энэ эмнэлэгтэйгээ бас удаараас үйлчлэгээ яаж турган шуурга хүргэх вэ те. Эмнэлгийн тусламж үйлчлэг хүмүүс чанартай хүргэхлээр бас харилцсан бол гэрээнийхээ дагуу харилцан шаардлагыг бол тавьж ажиллаж байгаа. Ачаалаад ажигдсан эмнэлгийн төсөв танагдсан үед даатгуулагчид эмнэлэгт очиод ч өмнө төлсөн шимтгэлээ төлбөрийнхөө үр дүн үзэж чадахгүй бухимдлаа барсаар байна. Өөрөөр хэлбэл даатгуулагчид аль хэдийн мөнгө төлчгöd байхдаа ч сэтгэл хүрсэн үйлчлэгийг авч чаддаггүй. Хэвтэн эмчнүүлсэн ч гаднаас эм тариагаа авах нь энгийн үзэгдэл болсон гэж хэлж болно. Даатгуулагчид эмийн төлбөрөө дахин гаргуулах боломжтой байд хэдий ч энэ байдал эмийн төсвөөс үүдэн 100% зогссон гэдгийг нэгдсэн эмнэлгийн удирдлага хэлж байсан юм а. Гомдол гарч иргэдэд уг нь бол энэ эрүүл мэндийн даатгалын хуулиар бол бид нэр иргэдээс хэрэглүүлсэн юмынхаа мөнгийг эргээд төсвөөс гаргаж өгөх хэрэгтэй байдаг юм. Хуулиндаа тийм ээ. Гэтэл ер нь бол үнэхээр байгаа төсөв маань нэмэндээ хүрэхгүй байгаа болохоор ахиад эргээд иргэдэд тэр хэрэгэлсэн юмынх нь үнийг өгнө гэдэг бол үнэхээр боломжгүй асуудал болчиход байна. Энэ бол даатгал нэрээр улсад мөнгө төшөөж байгаа бидний олон хэд тохиолдож байгаа хамгийн том бэрхшээл юм а. Хичнээн даатгал төлсөн байлаа ч хүн дээр өвдлөө гэхэд хэдвчэндээ мөнгөгүй бол дуусаа гэсэн үг болоод байна. Даатгалын шимтгэл төлжгүй даатгуулагчдын хувьд баталгаатай чанартай түргэн шуурхай эрүүл мэндийн үйлчлэгийг авч чадаж байснаас хамаарч үр шим нь хэмжигдэнэ. Түүнээс биш даатгал гэдэг өдөр шөнөгүй ажиллаж даатгалд шимтгэл төлчгөөд хожмын нэг өвдөх зовх цагт хоосон халаасаа тэмтрээд аврал хайхын нэрвшээ. Монголд эмнэлгээр явах үнэхээр хэцүү гэдгийг хүнгэл мэднэ. Эмчин гайгүй байлаа гэхэд эм тоног төхөөрөмж нь үе өнгөрөөсөн байх жишээтэй. Тиймээс эрүүл мэндийн системд өөрчлөлт хийх, үйлчлэгээ хүртээмжийг сайжруулах хэрэгтэй байна.
2015 оны 2 дугаар ээлжийн цэрэг татлага явагдаж, зарландууд хуудас авсан 18-аас 25 насны эрчүүдийн үзлэг явагдаж дууссан бөгөөд маргааш нэгдсэн журмаа шинжилгээнд хамруулах юм байна. Энэ оны 2 дугаар ээлжийн цэрэг татлага болон өнгөрсөн оны 1-р ээлжээр татагдсан цэрэг дайшдаг халах үйл ажиллагааны сарын 15-наас эхлэх гэж байна. Үүнтэй холбоотойгоор аймгийн цэргийн штаб хөдөө сумдад ажиллаад ирсэн бөгөөд бүх сумдын цэрэгт явах эрчүүдийг шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулах гэж байна. Харин халагдах цэргүүд энэ сарын 15-нд хүрэлцэн ирэх юм байна. За маргааш нэгдсэн эмнэлэг дээр бүх төрлийн шинжилгээнүүд өгөгдөнө. Манай Улаан сумын ялгаа байхгүй. Ерөөсөө энэ жил татгаж байгаа бүх сумдууд маргааш бүтэн өдөр нэгдсэн эмнэлэг дээр бол шинжилгээнүүд өгөөд 14-ний өдөр шинэ багийн төв дээр цэрэг татлагын хөмс хийгдэнэ. За 15-ны өдөр бид нэр халагдаж ирж байгаа цэргүүдээ өгтөж хүлээж авна. За Ховд аймгийн цэрэг, Баян-Улгийн аймгийн цэргүүд бол 15-ны өдөр ирчихнэ. За Завхан аймгийн цэрэг бол жоохон орой тийш ярих байх. 17-8 цагийн үед гарах болов. Өглөө бол эрт гарна гэж байгаа. Тэд нар бол нэлээд хол учраас жоохон орой тийш ирээд байгаа. Цэргүүд маань 16-ны өдөр өглөө Геван Баатрин талбай дээрээс өдөж явуулна. За энэ жил Завхан аймаг, Ховд аймаг, Баян-Улгийн аймаг, Увс аймаг гэсэн одоо 4 аймагтай бол алуухах цэргийн насны залуучуудыг бол хуваарлахаар төлөвлөсөн байгаа. За тэгээд энэ одоо хүрээндээ бол бид нэр ажлаа зохион байгуулж 16-нд багтааж явуулна гэсэн ийм бодолтой төлөвлөгөөт ажилдаа явж байна. Хүний амьдрал усын хойно бас гачигдал зовлон гарсан, гачигдал зовлонтой ийм хүмүүс байгаа. За энэ хүмүүсийн өргөдөл төвхийг бол одоо ус тэр тухайн одоо багийн дарга, сумын засаг дарга байна уу, багийн тамгын дарга байна уу тэр шатны дарга нараараа оруулаад танилцуулаад ингээд бол авч ирээд одоо ингээд бас тэр асуудлаа тавих хэрэгтэй. Бид нар одоо бас хүн юмчнс амьдрал байна, ажил байна. Одоо их орны хамгаалах эрчүүд мөн бас ганц хүнээр одоо дутчихгүй нь ойлгомжтой. Тийм учраас бол тодорхой хэмжээнд бас тэр зовлон гачигдал бэрхшээлийг бол судлаж үзэж байгаа. Зохих төвшөнд бол бас шийдэх юм шийднэ. Цэрэг татах халагдах үйл ажиллагаа явагдаж байгаа энэ үед Улаан сумд хөл хөдөлгөөн нэгсэж байна. Үүнтэй холбоотойгоор залуус нэгээ гаргаж өгөх, хүлээн авах нэрийдлэр архитан согтуурах, түүнээс үүдэн гэмт хэрэг орох явдал гарч болзошгүй, тиймээс эцэгчүүдийг сэрэмжтэй авахыг анхаарууллаа. Мөн энэ үеэр цагдаагийн газар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах юм байна. Дараагийн мэдээлэл хүргэж байна. Манай телевизийн уран бүтээлчид цагаан архын сумд ажиллаад ирлээ. Сумын ард иргэдэд уулзаж тэдний санд бодол хүсэлтийг сонсож, суманд үйл ажиллагаа явуулж буй албан байгууллагуудын үйл ажиллагааг танилцж, намар үйлчлэлтийн бэлтгэхэд ажилдаа танилцаад ирлээ. Энэ жилийн 100 гандан улсоос өв сургуулийн гарц муутай байгаагаас өвлжилт хүндэрч болзошгүй байгаа талаар болон эдийн засгийн хямрал хөдөөгийн ард иргэдэд хүнд тусаж байгаа талаар ярьцгаасан юм а. Би цагаан архын сумаас бэлтгэсэн мэдээллүүдийг цуурлаа та бүхэнд хүргэх болно. Энэ удаа цагаан архын сумын дунд сургуулиас бэлтгэсэн мэдээллийг та бүхэнд хүргэж байна. Цагаан архын сумын дунд сургуулийн 1937 онд байгуулагдсан бөгөөд 2015-аас 16 оны хичээлийн жилд 50 багш 380 сурагчтайгаар үйл ажиллагаа явуулж байна. Тус сургуулийн хүүхэд сурч боловсрох орчин бүрдүүлэн нэг хамт олон болж ажиллаж байгаа нь сургуулийн хичээлийн танхим дотор байраар ороод гарахад илт мэдрэгдэж байсан юм а. Сумынхаа сургуулийг төгсөн амжилттай ажиллаж амьдарч яваа нэр төртэй хүмүүсийг урьж сургуулийнхаа анги бүрийг тэдгээр хүмүүсийн нэрэмжт болгож хөрөнгө оруулалт татаж ажиллаж байгаа нь бусад сургуулиуд үлгэр дуурайл авахар санаа байсан юм а. Төвшин хөрөнгө харц суухгүйгээр хүүхэд багчуудынхаа төлөө сэтгэл гаргаж ажиллавал болохгүй зүйл байхгүйг цагаан архын сумын дунд сургуулийн хамт олон харуулж байна. За боловсролын шинжилгээний хүрээнд бол суурь боловсролын цөм хөтөлбөрийн хэрэгжилт одоо цөм хөтөлбөр шинээр хэрэгжиж байгаа. За мөн одоо 3 жилийн өмнө авиас хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. За мөн ном хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. Мөн бид нар хүүхэдний үрийг хөгжүүлэх тал дээр одоо нэлээд ингэж анхаарч сургууль гол зорилгоо болгож ингэж ажиллаж байна. За ер нь манай сургууль бол одоо сургуулийнхаа орчныг одоо багш сурагчдынхаа энэ хичээл ажиллах орчныг одоо бүрдүүлэх тал дээр бас нэлээд анхаарч манай хамт олон ажиллаж байгаа. За ингэсний үндсэн дээр бол бид нар 2013 онд бол аймгийн шилдэг сургалтын таатай орчин бүрдүүлэгч байгуулсан. 12 онд бол бид нар аймгийн
эрүүл мэндийг дэмжигч байгууллагын 1-р болцлыг хангаж гэрчлэгээ авсан. 11 онд Олон аймгийн эрүүл мэндийг дэмжигч одоо байгууллага болж 2-р зэргийн гэрчлэгийн болцлыг хангасан юм хамт олон байгаа. За тэгээд 10 оны бол сумын шилдэг байгууллага, 11 оны шилдэг, 13 оны шилдгийн шилдэг байгууллагаар одоо бусад байгууллагаасаа үйл ажиллагаараа шалгарч одоо ингэж ажиллаж байгаа хамт олон байна. За манай сургууль одоо 11 онд бол Монгол Улсын гавьяа тогш химийн шинжилгээ ухааны доктор профессор Зандангийн инэвшийн нэрэмжит дунд сургууль болсон байж байгаа. За мөн одоо инэвш багшийн одоо нэрэмжит химийн кабинетыг 10 онд бид нар байгуулсан. Одоо мөн бид нар нийт 7-8 одоо кабинет дотор байраа бид нар нэрэмжит олгож одоо нутаг усаа гэсэн ийм халуун сэтгэлтэй ийм хүмүүсийн одоо дэмжлэгийг авч өнөөдөр сургалтын орчноо одоо тогтчулдаг. 2014 оноос эхлээд одоо сургуулийн Монгол даяар одоо сургуулийн цөм хөтөлбөрийг гэж одоо хэрэгжүүлж эхэлсэн байгаа. За энэ цөм хөтөлбөрийн гол зорилго нь болохоор хүүхэд бүрийн одоо авьяа сонирхол дээр толгуурлаад одоо хүүхэд бүрийг одоо хөгжүүлэх гэсэн ийм зорилгоор одоо би ажиллаж байна. За миний одоо гол одоо хичээлдээ анхаарах зүйл нь бол энэ хүүхдүүдийг одоо бие биенээсээ сургах, нэг нэгнээсээ сургах, одоо багаар хамтран ажиллах гэдэг зүйлийг одоо баримталж ажиллаж байгаамаа. За тэгээд энэ дээр багаараа хамтран ажиллаад би одоо байгалийн ухаан хичээлээр за энэ хүний энэ арга ясыг ингэж хүүхдүүдээрээ ингээ багаараа хамтран ажиллуулж ингэж хийлгсэн байгаа. Энэ ямар зорилготой бэ гэхээр зэрэг энэ хүний яс гэдэг имийг энэ 4-р ангид эхэлж одоо цээжилж мэдүүлж байгаа. Тэгээд энэ гол энэ нурууны яс, энэ сээрний ясыг нь болохоор зэрэг ундааны савны саруулыг ашиглаж хийсэн байгаа. Энэ хавиргыг нь болохоор усны савны дээдлийг ашиглаж хийсэн. Энэ толгойг нь хөөсөн цэрэг ашиглаж хийсэн. Тэгээд энэ бусад энэ жихрийн одоо мото жихрийн сав баримлын шавар зэргээр ингэж манай хүүхдүүд хийж ингээ нэрлэж одоо сурсан байгаамаа. За бас ингээ технологийн хичээлээр тэнд байж байна. Тэгээд технологийн хичээлээр энэ байгалийн материал ашиглаад манай ингээ хүүхдүүд бас ингээ багаараа хамтран ажиллаж самар жимс ургадаг. Тэгээд тэр самарны ясыг одоо ингэж юун дээр баримлын шавар дээр ингээ шигтгэмэл маягаар ингэж хэлбэрээр хийсэн байгаа. Бас будаа тариаг ингэж ашиглаж хийсэн байгаамаа. Хүүхдүүд маань ингээ монгол хэлний хичээлээр хүүхдийн одоо хэл яриаг хөгжүүлэх одоо зорилгоор одоо олон төрлийн зүйлүүдийг бас хийж байгаа. За тэгээд тэр хойно бас хүүхдүүдийн бүтээлүүд байж гин. Тэр монгол хэл хичээлээр монгол хэлний одоо үлгэр болдгүй боровгон шон ба долоо хашиг гэсэн тийм үлгэрүүдийг одоо хүүхдүүд одоо бүтээж ингэж ярьж өөрсдөө ингэж ярьж сурч байгаамаа. За мөн бас одоо монгол хэлний хичээлээр тэр 2 гэдэг шүлгийг одоо шүлэг дуурайлган зохиох ертөнцийн 3 дуурайлган зохиох юм байдлаар энэ хүүхдүүд одоо ангийнхаа одоо номыг одоо ингэж бүрдүүлж хийсэн байгаамаа. За ингээд эцэг эхчүүдтэйгээ бол би бас хамтран ажиллахыг одоо зорж ажиллаж байгаа. Тэгээд энэ манай ангийн эцэг эхчүүд, нодлон эцэг эхчүүдийн 7 хоногоор хичээл дээр нь суух, хамтарч хичээлээ заах, эцэг эхчүүдтэйгээ хамтарч хичээлээ заах ийм зүйлүүдийг одоо явуулсан байгаамаа. Тэгээд энэ эцэг эхчүүдийнхээ 7 хоногоор манай сумын Монгол Улсын соёлын тэргүүний ажилтны хээ амгалан маань ингээд энэ ухаалаг хөгжим дээр энэ хүүхдүүдтэй хөгжим заагаад ингээд манай хүүхдүүдийг бас ингэж хөгжүүлж өгсөн. Тэгээд ингээд цаашид одоо манай хүүхдүүд маань энэ хөгжмөө ингээд сураад ингээд явж байгаа. Тэгээд манай анги одоо 23 хүүхэдтэй байгаа. 23 хүүхэд маань бүгдээрээ нэг аяыг одоо тоглож энэ үлээдэг хөгжмийг одоо тоглож сурах юм зорилт тавиад ажиллаж байгаа. Тэгээд одоо 23 хүүхдийн 15 хүүхэд нь хөгжмийг одоо тоглож сурч байгаамаа. Тус сургуулийн төгсөгчид сургуультайгаа байн холбоотой ажиллаж хөрөнгө оруулалт оруулж байдаг нэг жишээ нь Sage компани хамт олон энэ жил гэхэд тус сургууль 19 сая төгрөгөөр спортын талбай хийж өгсөн бөгөөд өдгөө энэ нь цагаан архны хүүхэд багчуудын амралт чөлөө цагаа өнгөрүүлэх газар болж чаджээ. Sage компанийнхаа баярлалаа гэж хэлье. Энэ сайхан бүлгүүл сагсан талбай барьж өгсөнд.
Тэгээ энүүд хүүхдүүд их тоглох дуртай. Манай энэ байрны хүүхдүүд л их тоглолт. Мөн дотор байрны нэг тасгийг бүрэн тогтчулж өгсөн бөгөөд цаашид дотор байрны засвар болоод сургууль хөрөнгө оруулалтыг байн хийхээр болсон байна. Энэ мэтчлэн цус сургуулийн хамт олонны хийж бүтээсэн зүйлүүд олон байна. Эх 7 хоногт MBC телевизээр цагаан архын сүмийн дунд сургуулийн тухай нэвтрүүлгийг үзэгчид та бүхэндээ бид хүргэх гэж байна. Хэсэг цонх реклам сурталчилгааны дараа MBC-ийн ус мэдээлэл өдөр үргэлжлэлийг хүлээн авч байна.